Хай guys, энэ дэмжлэгээр хэрхэн хурдан ранк авахгүй. Энэ ойлгомжтой хэлбэл цолог хэрхэн хурдан авахгүй. Эхний арга. Control руу ороод энэ костюм нишн гэвнэ ийшор. Тэгээ одоо энэ өөр тохирсон гарны байралтаа энийгээ сонгоод тэгээд одоо save-ийн би бол save-лсэн байгаа. Close гэж хаана. Дараа нь тэгээд энэ зэг гарч ийн тийм үү. Ийшээ ороод өөрийнхөө cross-ыг тохируулчихнаа. Ингээл миний хол одоо ийм эцгэн. Гэтэ хүн харуулж байгаа юм уу шүү дээ. Одоо энэ ямар өнгөндөө сайн бэ? Энийгээ тохируулчихна. Одоо энэ хөдөлгөөн юу юм гэдгийг сайн тохируулчихна. Тэгээ би болж яраагүй тоглох. Та нар яаж тоглодог вэ өөрсдийнхээ комментиг бичээрэй. За одоо 2 дугаар арга бол одоо энэ тренинг мод байгаа зөө. Ийш ингэ дарж орно. Бид тренинг мод бол хичнээн хүн юу угаасаа хүн болгоно үнэгүй харагдана. Тренинг мод руу ороод өөрийгөө хөгжүүлэхэд энэ бол одоо ингээ би танд нэгтэр нь ороо харуулъя зэ. За энэ 2 дугаар арга нь болохоор жоохон та нарын хувьд бол жоохон бэлтгэх зэ. Одоо би ингээ ороод ирсэн юм. Одоо та нар энэ өөрсдийнхээ юу одоо жишээлбэл нараа хөдөлдөг. Одоо амархан дуунд хэцүү. За би энэ амархны тавилтаа. Тэгээ би бас яг хөгж суурч л байгаа. Одоо ингээ хөдлөн. Одоо та ингээ яаж эднийг ингэж хурдаал зурхан ингэж сууж болно. Та ингэж хурдаа алхахтаа за guys би сайн нэг дууны хэсэг оруулсан. Таалагдсан уу? Нэг юм анхааруулга та нар энийг ингэж хожиж явахтай шүү дээ. Таныг хурдыг шин шалгах гад энэ дээр секунд явж байгаа. Хэрэг та өөрийгөө бэлэн хангалттай биш байна гэж бодж ивэл энэ стоп хийчихтэй. Энэ хөдөлгөөнгүүдэд дараад ингэж. За бүр анхан шатнаас нь сурна гэсэн. Stand up-ыг тоглож чадахгүй л гэж бодоход одоо ингэж сурна гэж байна. Одоо чиглэл би одоо энэ снайпер тахата муу байлаа гэж бодъё. Одоо линк тэнд гараад ирэн зэ одоо хэлүүлээд гэх юм. Би эхлүүлэн за одоо чи энэ снайпер та муу байлаа гэж бодъё. Энэ хаана гараад ирэн? Тэр байна. Бас ингэж алга болж болно. Бас ингэж бэлтэн зэс бүр болохгүй л шүү дээ. Энэ фолловыг дараад тэгээд өөрийгөө энэ хүнийг яаж онох талаараа сурж болно. За ингээд та ингээд энэ аргуудыг сурснаар цолоо маш өндөр түвшинд хүрэх боломжтой. Гэхдээ одоо нэг л арга надад үлдсэн. Тэр нь ихтэй угаасаа та нар team deathmatch эхлүүлэх юм уу? Team deathmatch-ийг эхлүүлэхдээ та нар team deathmatch дээр өөрсдийнхөө чадварыг сайжруулж болно. Тэр бол зүгээр левелнийх хүмүүсийн цол молонд нэг нөлөөлөлт цолонд нэг нөлөөлдгөө тоглоом. Эсвэл би сая лав хийчихье. Замарсан team deathmatch бол рандомаар сонгогдож гарч ирнэ. Ханаар юугаа сайжруулахыг хүсвэл энэ тренинг мод руу орж болно. Team deathmatch руу орж болно. Өөр багийн тоглолт сайжруулах энийг орж болно. Тэгээд манай сувгийг subscribe хийгээрэй. Завдахгүй би stand up-ын бичлэг хийж байгаа ч гэсэн Blox Fruits дээр би pen skin-ийг ямар ч skin ч үлээ нэг give хийн. Ямар ч subscribe авсан л бол тэгээ би шууд постно. Тэгээд би нэг бичлэг live хийх юм. Дахиасан жоо би тэгээд нэг бичлэгийн доор комментэнд өөрсдийнхээ username-уудыг бичээрэй. Тэгээд би яг спин хийгээд тодорхой хүндээ шууд орол зүгээр PNM гэж өгчнө. Бүх зүйл ойлгомжтой тийм үү? Тэгээд ямар ч та нарт цолон өндөр өсгөх чинь амжилт хүсье. Тэгээд би ч гэсэн өөрөө ч гэсэн сайжирна. Тэгээ нэрээ нэмэлтээр хэлэхэд энэ хайрцгийг
авч болохгүй мэлээ. Энэ яг л өндөр голдоор авна. Би нэрээ нэг гол хийдэг олдог бичлэг хийсэн байхгүй. Тэр бичлэгийг үзээ та нар голдоо хэсгээд энээс авч болно шүү. Энэ бас таны шойр бүрийг хүсвэл энэ бүр Монгол мөнгөөр юм бэлээ. 5%-аас 10, 25, 50. Энэ бүр энийг эргүүлэх нь л 5,000. 5 эргүүлэх нь 26,000 гэж байна. Та нар өөрсдийнхээ мөнгөөр ороод авчихвал. Та нар энэ хайрцаг авах хүсвэл энийг үзчихнэ. Энэ болохоор Claim Your Box чад намайг 14 өдөрт орох болгонд надад ийм бэлгэн өгнө гэсэн үг байхгүй юу? За тэгээ энэ хүрийн бичлэгээр subscribe дарахгүй бол дараа нь би giveaway-ний хацдангаа хийхгүй гэж мэдэрэй. Bye bye.